За энэ юу гэн? За би одоо асуулт болгонд нь хариулъя. Туулын газрыг чөлөөлж өг, худ юм яриад суух ингэж гонгор бундаа гэдэг хүн хэлж байна. За энэ хүмүүс намайг нэг туулын ирэг дээр газар авцсан гэж бодоод ах шиг байна. Нямбатар ч гэсэн ер нь мэдэхгүй байлээ. Туулын ирэг дээр надад хэн газар өгөх үү? Тэгээ надад газрыг өглөө юу? Би өөр оюун гэрэл гэдэг нэр дээр газар авъя гэдэг ингэх юм бол надад өгөхгүй шүү дээ эднэр. Яадгүй гэхээр энд чинь зүгээр байр зардаг, барилгын компаниуд л байр байшингаа зардаг шүү дээ. Тэгээ оюун гэрэл гэдэг хүн зээл аваад нэг байшин худалдаад авцсан. Ялгаа авахгүй бусдтай адилхан олон жилийн моргэж төлөөл байшин худалдаад авцсан ингээл амьдарч байгаа хүн шүү дээ. Тэгээ одоо намайг яаж гэнэ одоо хурж ирээд энэ Нямбатарын дэргэд баахан бүлийдэд цоллоо жагсаал хийцэн. Нэг цалинтай торолцтод одоо яг зөвхөн тэрийг ярьдаг. Өдгөл анханасаа л ингээл энд амьдарч байгаа бүх хүнийг хөөх байсан бол энэ байрыг бити аваараа. Энэ байр зарж байгаа хүмүүсийн байр зарж байгаа бизнес чинь хуйлах шүү, худлаа шүү. Энэ байрыг бити аваараа гэд тэг ингээд уус таяр ингээд зарлаад ах хэрэгтэй байхгүй. Тэгвэл бол тийм газар хүмүүс байр авч хурдаж хамаг зээлээ төлжтэй зээл авч насаараа зээл төлж ингэж байр байшин хүн худалдаж авахгүй шүү дээ. Тэгэхээр мөнгөө зээлж аваад барилга худалдаад авцсан оршин суугчд руу бүйлэгддэггүй маа. Хин гэлээ надруу бүйлэгдэд байгаа энэ гонгор бундаа чи энд байшин барьсан бизнес хийх л үгээ. Тэр байшинд нь зөвшөөрөл өгсөн хотын захиргааныхан луга наад үгээ хэлээ. Надад хэлдэггүй маа. Энд чинь газар олгосон нийслэлийн засаг дарга руу хэлдэг үг шүү. Тэгэхээр нийслэлийн засаг даргад энийгээ хэл. Үе нийслэлийн засаг дарга нар хаана газар өгч байна? Хаана дэд бүтц татж байна? Хаана байшин бариулж байна? Тэр барьж байгаа байшинд чи иргэд гүйж ороод байгаа байхгүй да. Мөнгөө барьж ирж зээлээ төлж байгаа иргэд рүүгээ бити ингэж давшлаа. За тэгэхээр гонгор бундаа гэдэг хүнд би энийг тайлбарлаж өгье. За юу гэж байна? Тим чадвартай сэтгүүлч байгаа мó гинэ. Гэхдээ харин сэтгүүлч нар ч ерөөсөө амрууга өгжүүлсээр хагаад хаалтын гэрээ хийсээр хагаад ур чадваргүй болжээ. Цөөхөн хідэн сэтгүүлчид сая бол тунарч үлдлээ. Туулын хурдны зам дээр амьдтай иргэдтэйгээ хамт байсан хөвлийнхэн бол амьд үлдсэн. За бусдууд нь тэгэл яг л өгчний мөнгөөр амьдраад байгаа. Завчааны мөнгөөр амьдраад байгаа юм шиг л амьдарч байна да. За бусдуудад нь дахиад хариулъя. За асуулт байвал асуугаарай. За арай юмаа энэ нийгэм яанда хойч ирээдүй минь гэж байна. За тэгээд ирээдүг хэн бий болох вэ? Хэдүүлээл хашгирчааж ирээдүгөө бий болгоно штэ. Ерөөсөө амьдралаас залхаж болохгүй, тэмцлээсээ хаширч болохгүй, хэлий гэсэн үгээ хэлхээсээ айж ичиж болохгүй, хилээл яваал ингээл алхамаар урагшаа ингээл яваал байна. Бас ч гэж хэдүүлээ орилж хашгирсаар хагаад ирээдүй хойч үеийнхээ уух усыг аваад үлдчихлээ гэж би бодож байна. Энэ туулын хурдны зам баригдсан бол энэний зоож байгаа тэр олон мянган баган чинь тэр 2500 багна гэлээ. Тэр аимшигтай 2500 багна чинь манай Монголын одоо ирээдүйгийн хойч үе маань уух усыг зүгээр л энэ туул голын гүний усны сангийн чинь тэр чигээр нь эвдэж хаяхаар байлаа шүү дээ. Тэр чигээр нь усны нөөцийг чинь таслахаар байлаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйн уух усныхаа төлөө бид ямар ч хэсэн тэмцэж байгаад уух усын ямар ч хэсэн үлдээсэн шүү. Тэгэхээр уух усын үлдээсний дараагаар одоо өшөө бид нар шудраг нийгмийг үлдээхийн төлөө дахиад үргэлжлүүлээд дуурах хэрэгтэй. За жишээлбэл оюун гэрэл рүү ингээл орон гэрээсээ зайл майл юу ч гэнтэй намайг ингээд элтвэр дормжиж байгаа хүмүүсийн үгийг сонсчоод би чи айгаал бүү эзэгд хүмүүс надад дургу байна. Би чи хүзээ ядагдчихсан. За тэгвэл би дуугаал болохоос гэл би ингээ амаа үдээдэх юм бол нөгөө гүний ус руу чи эднэр дайрдгаараа дайраал нөгөө ирээдүйн хойч чинь уух усгүй болгодгороо л болгоно штэ. Тэр утгаараа би бол яагаад одоо нэг үг байдаг юм байлээ штэ. Одоо цуцшгүй гэдэг юм одоо оптимист хүний үг. Маргааш дэлхийс сүннэ гэжсэн чи өнөөдөр алимны мод тар гэдэг үг байдаг байхгүй юу? Тийм учраас бид нар өнөөдөр алимны модод тарьж л авах хэрэгтэй. Яг үнэндээ бол энэ хулгайч нар гэдэг бол үнэхээр олон болцсон юм байна. Бүр ямар залуучдсан, ямар олноороо залуугаараа ингээд шинэ үеийн хулгайч нар гараад ирсэн бэ гэдгийг сайн нийслэлийн юм дээрээс харж штэ. Одоо энэ АТГ эрүүгийн цагдаагийн газар, тагнуулын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийнхний хаяа өгж байгаа мэдээг харахад бол цочирдмоор байна штэ. Монгол ардын нам залуу үетэй л гээл ингээл дандаа бахархаал өөрсдөө өнгөрөөл одоо Монгол ардын нам залуучуудыг хилсэж гэн ингээл гой залуучуудаар гангараал
Дандаа ингээд залуу үеиг манай нам одоо бүгдийн л одоо залуу үеиг манай нам татчихна гэж Монгол Ардын нам гайхуулаад идэг. Яг үүндээ залуучууд ирээд Монгол Ардын намыг гой болгоцсон юм ерөөсөө алга. Харин залуу үеийн хулгайч нарыг их олноор төрүүлээд байгаа нам юм биш үү? Тэгэхээр зэрэг энэ хулгайч нарыг төрүүлдэг энэ үүр задрах хэрэгтэй байна. Энэ хулгайч нарыг төрүүлдэг энэ үүр энэ хулгайч бэлддэг курсээ зогсоох хэрэгтэй байна. Төрийн хар хүн бэлддэг курстэй болмоор байна. Ардын нам бол яг өнөөдрийг хүртэл одоо ингээл Нямбатар ба түүний цэргүүд Нямбатарыг дагсан тэр олон жагсаал цуглаанд ирдэг тэр олон тор саваа бариад хүрээд ирдэг мөнгө төгрөгөндөө гүгээд хүрээд ирдэг тэр автосаар ирдэг тэр олон жагсагчд. За тэгэл сонгуул болохоор энэ тэндгүү гарч ирдэг ухуулагч нар энэ тэндгүү нөгөө мөнгө аваад хурцж саналаа өгдөг худалдагдсан одоо айрам. Энэ хүмүүс чинь бүгдээрээ нийгмийг ирээдүгөө болгож байгаа байхгүй. Ирээдүйн тэр шудраг гэдэг юмыг байхгүй болгож байгаа байхгүй. Тийм учраас тийм хүмүүсээ нэг нэгээр нь багаар нь тэр троол аримуудаа нэг нэгээр нь одоо задлж авах хэрэгтэй байна. Тэгжил ээжж бид нэр ирээдүйдээ зам тавьж өгөн. Тэгэхгүй бол одоо ингээл ирээдүй болсон залуучууд чинь ингээл ирээдүйн хулгайч нар болоод байгаа нь бүр хамгийн аимшигтай байгаа байхгүй. Би одоо бүр тэр даваадлаа гэдэг залууг ийм залуугаасаа ямар амар цайцсан юм бэ гэж бодож ирсэн чинь даваадлагын дүү нь бас нэлээд цайцсан амтан байж таарж штэ. Одоо тэр даваадлагын дүү мөнх талаа гинөө. Улаанбаатар метро гинөө. Тэрний бас ахлагч нь байсан гэж байгаа юм. Тэгэхээр дүүн метроны ахлагч эхнэр нь бас нэг тендер чинь тэгснэ даваадлаа өөрөө хамаг мөнгө өгдөгч байх шиг те. Ингиж залуу үеийг төрлөө оруулахгүй Монгол Ардын намаа. Ингиж залуу үеийн хулгайч нарыг ингэж сүлжээгээр нь бэлдэхгүй Монгол Ардын намаа. Ингээд их юм бол ирээдүйд чинь байхгүй торлогдоод дуусах гэдэг. Тийм учраас одоо ингээд нэг дайрсан дээрээ дайраад нэг ажлын хэсэг гаргасан дээрээ олигтойхон шиг ажиллаад энэ одоо хулгайны сүлжээг ингээд нэг нэгээр нь задлах хэрэгтэй байна. Жирийн иргэдийн нэг саналаа өгдөг жирийн сонгуультай жирийн иргэд нь олноороо ирж саналаа өгөөд ирээдүйн төлөө саналаа өгөөд явчих юм бол уул нь 3 сая 500 мянган хүнтэй улс юухан байх үдэ босоол ирээштэй болно. Тэгэхээр бид нар ингээд босоол ирэхэд уул нь ганцхан удаагийн одоо санал хураалтал юу байгаад байна л да. Одоо санал хураалтаар л энэ хулгайч нарыг шууд бойлуулах хэрэгтэй. Армаар л энэ хулгайч нарыг төрөөс зайлуулах хэрэгтэй байна л да. За зоригтойгоор наад хүмүүсийнхээ үгэнд хариул гэж байна. Хариулаад байгаа юм биш үү мөнх сэрж мядгаа. Чи тэр дээш нь явуулаад миний хариултыг үзээрэй. Хариулаад байгаа шүү. За танд баярлалаа гинэ. За энэ юу гэж байна? Ард иргэд төвчрлээс салмаар байна гэж байна. За харин аз болоход юу яаж байгаа юм бэ лээ шүү. Богдуулын урдуур явдаг нөгөө богдхаан төмөр зам яригдж эхэлж байгаа юм байлээ шүү. Тэр бол сайн төсөл. Тэр сайн төсөл яригдж эхэлж байгаад харин баяртай байна. За тэр бол төмөр замын ачааллыг хотоос гаргана. Хотоос төмөр замын ачаалал багасаад ирэхлээр замын хөдөлгөөн төмөр замын одоо гарц гаргалгаа болгон дээр замын хөдөлгөөн их төвчрээд байх нь багасна. За тэгээд дээр нь урдуур явдаг бүтэн замтаа болно. За тэр бол харин тул голоос холуур зөв шийдэл сонсогдчихжээ шүү. Тиймэрхүү зөв шийдлээ нэг барьж аваад дуустал нь хийчмээр байгаа. Одоо ардын намынхны нэг өвчин байна. Ингээд өчнөө олон төслүүд ингээд зэрэг эхэлцдэг. Өчнөө олон төсөлтөө ингээд одоо айлаар ярих юм бол нэг айл нэг одоо юу ч гэх тийм 10 сая төгрөгтэй байлаа гэж бодоход тэр айл одоо 100 сая төслийн 100 сая төгрөгийн ажил хийнэ гэд олон юм эхэлчихэж байгаа байхгүй. Сая болгоноор нэг юм эхэлчихнэ. 10 сая төгрөгтэй байж сая болгоноор нь 10 өөр ажил эхэлцдэг. Тэгээд аль нь ч дууссан байхгүй. Тэгээд тэр сая төгрөгийнхаа бас талыг нэгдээд дуучна. За яг манай Монголд ийм байдал байгаа байхгүй юу? Одоо тэгээд жинхэнэ хийх ажлынх нь одоо хэмжээ нь болохоор 100 сая их байгаад идэг. Бага мөнгө нь 10 сая байгаад идэг. Тэгээ 10 саяар нэг саяар нь урьдчилгаа өгöd 10 ажил эхлүүлчихэд байгаа байхгүй юу? Зүүн нь бол ямар юм бэ гэхээр яг чадах мөнгөөрөө, яг байгаа мөнгөөрөө, яг төлбөрийн төлж чадах юмаа ганцхан юмаа нэг нэгээр нь хийх хэрэгтэй байхгүй. Нэг нэгээр нь араас нь хийх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг нь богдхааны богдуулын төмөр зам гэдэг зүйл бол бүр бараг 20 жилийн өмнө яригдчих ирсэн биз дээ. Энийгээ барьчвал танаа эдийн засгийн судас чинь нээгдэх юм байна. Хойд ур төршдөг чөлөөтэй та нар транзит тээвэр явах юм байна. Дээр нь Улаанбаатарын чинь ачаалал эрс багсаад урдуур нь зөндөө ачаалал чинь хөнгөрөх юм байна. Гэл ингээд бүх тооцоод гарчихсан ийм төсөл байж хат чи энэ төслийг унтуулж жагаад
бүх мөнгөө шал дэмий юмд шавхсныхаа дараа одоо гаргаж ирж ярьж байна л да. Тэгвэл одоо миний зөвлөгөө бол гүдэд нэг сайн юм ярьсан бол тэрийг хийчээрээ. Юм муу өмнөдө бошгон хаачаарай л гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр одоо энэ туулгалд гайвуулаад байгаа туулын урдны замыг шууд болол тэр богдуулахын замыг хийх ёстой шүү. Тэгээд тэр бол их зөв шүү. За олон зүйл дээр танаас суралцдаг шүү гэж байна. За өшөө асуусан байвал асууваарай. Харамгүй одоо туршлага хуваалцаж байгаа орой шүү. За. Наадмаар амарсан үед барихыг гэж санаа зовоол байна. 500 тэрбум шийдэгдсэн үед л мөн хуулинд өөрчлөлт ороосон үед л санаа амархаар байна гэж байна. Тий, ерөөсө санаа амарч бол болохгүй. Би бол Монгол ардын нам засгийн эрхэнд байхад бол 100% итгэж болохгүй гэж одоо хэлмээр байна. Яг л Монгол ардын намынхан Наана Нямбатрыг хусж байгаа юм шиг боловч цаана туулын урдны замыг бүрэн зогсоолоо гэдэг үгийг хэлэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь бол цаана тэр 500 тэрбумаас нь хэдэн ч тэр намынхан дансанд ороод ирсэн билээ. Яагаад ч эдгээр дуурахгүй байгаа юм билээ. Бас сонор сэрэмжтэй байхгүй л ерөөсө болохгүй. Тийм учраас иргэд бол туулын урдныхаа замыг бол байнга л тэр туулголоо бол байнга л хамгаалж, туулын урдны замыг бол бариулахгүй чиглэлээр байнга сонор сэрэг байх хэрэгтэй гэж бодож байна. За би ч гэсэндээ энэ 100 ер нь хотоос гарахгүй. Хотоос гарахгүйгээр ерөөсөө энэ туулголоо манна гэж бодож байгаа. Ер нь бол уулын 100 болгоно хөдөө гадаа гараад нутаг орондоо очиод нэг 10 хоног маань ингээ сайхан амарчмаар байдаг л да. Гэхдээ одоо нөгөө туулгол мань те аюулд байгаа гэдэг өглөө болгон санаж яв гэдэг шиг л одоо тэгэл өглөө болгон санаж явал сонор сэрэмжтэй л байцгаая.